Өргөжтэй аялал маань үргэлжилсээр байгаад Хаванагаас 180 орчим километрийн баруун зүгт бол 180 орчим километрийн газар байрладаг Pinar del Rio гэдэг аймгийн Vinales гэж хот хурж ирээд байна. За Vinales гэдэг нь бол уг нь бол усан үзмийн талбай гэсэн Испани үг л дээ. Гэхдээ энд бол нийтдээ нэг аймгийнх нь хүн ам бол 10,000 хүнтэй гэж байгаа. Гэхдээ нөгөө Кубын ерөнхийдөө Фидель Кастрогийн хамгийн дуртай газар байсан. Ягаад гэвэл энд дэлхийн шилдэг сортын буюу хамгийн сайн чанарын навчин тамхи тариалдаг ийм том талбайтай. За бид нар явсаар байгаа энэ Vinales-ийн нэг юм навчин тамхины жижигхэн тосгонд хүрэлцэн ирээд байна. За энэ миний гарт харагдаж байгаа зүйл бол энэ навчин тамхины үр ийм хэлбэртэй байдаг. Энэ бөөрнкий гэсэн үг. Энэ харагдаж байна уу та? Ийм үр хэлбэр үр байна. За үрийг бол яадаг вэ гэхээр 9-10 сард энэ тариалангийн талбаануудаа суулгадаг. Тэгээд 9-10 сард тариалангийн талбаа суулгаад 3 сар ургуулад тэр ойролцоогоор 1 метр өндөртөө ургадیں۔ Тэгээ метр өндөртөө ургангууд одоо миний ард байгаа энэ навчнууд байна л да. Ийм хэлбэртэй навчнууд бий болж байгаа. Одоо ингэж гэсэн үг те. За тэгээд энэ навчнууд 9-10 сард тариалаад 11 сар 12 сар гэхэд бүрэн боловсрол дуусна. За тэгээд 3 сараас эхлээд ургац хураалтыг хурааж аваад бүх юмудаа ингэж хурааж авчаад тэгээд нэг одоо миний ард байгаа энэ ийм сүрлэн дээвэртэй энэ дотроо айгуугаа сэрүүхэн энэ байшинд хатаалж явагдана. Дахиад дараагийн 3 сар хатаалж явагдана. Ерөнхийдөө ийм сүрлэн байшинд дээр үед мэдээж өөр байшин ямар байсан биш тийм ээ. Гэтэл сэрүүхэн энэ дотор орохоор гадаа амар халуун байгаа ч гэсэн халуун байгаа чинь дотроо их сэрүүхэн. За тэгээд ингээд навчнуудыг ингээд дунджаар нэг 3 сар орчим навчнуудыг ингэж хатаана. Хатаахта тодорхой хэмжээний бас чиг өгнө. Тэрнээс зүгээр шууд ингээ хатаачихгүй. За ингээд навчнууд ингээ хатаад ирэнгүүт энийхэн чинь урагдахгүй шүү дээ. Энэ айгүй бүх байхгүй юу? Тий ингээ бүх. Тэгээ энэс чинь бид нар эднэр яадаг вэ гэхээр тамхиа сортлно. За ямар төрлийн сорт авах уу? Ямар хөө хэмжээний коутинг хийх үү? Ямар төрлийн тамхи хийх үү гэдгээс. Яг мэдээж ангараас тариалахдаа тэр төрлийн сорт нь усч чухал л да. Тийм төрлийн сортоор тариална гэдэг нь мэдээж чухал. Гэхдээ тэрнийхэн дараа яадаг вэ гэхээр энэ чинь процесс ингээ 3 сар ингээ хатаачин шүү дээ. Ингээ хатаа гой болгох чинь. Тэнгүүд хатаа гой болгосныхаа дараа ингээ хадгална. Ингээ хадгалахдаа энэ ингээ савлаад энэ дотор нь шүү дээ. Жишээлбэл чихрээр, зүгийн балаар, кофегоор одоо юугаар ч байдаг нэг амтуудаа өгж эхэлдэг байхгүй юу? Бас. Тий. Тэгээ ингээ амтуудаа өгөхдөө ийм нэг жишээлбэл ийм одоо манайхаар бол хулс шиг ийм мод байгаа. Энэ модон дотроо ингээ амтуудыг оруулаад ингэж тавиад ингээ 3 жил орхиж чинь. Пөө 3 жил үү? Тий. 3 жил орхиод 3 жил ингээ хадгалчих. Тэгээ эн чинь нөгөө навчинд ингээд бүр нэвч шингэх хэрэгтэй байхгүй юу? Амтантай. Тий. Тэнгүүтээ сигарет чинь татхад эхлээд татхад ямар амттай явах вэ? Дунд хишгтээ ямар амттай явах вэ? Төгсгөлд ямар амттай явах вэ гэд сигарч чи өөрийн гисэн амтнуудтай байхгүй юу? Тэнгүүд тэр амтуудыг чи ингэж өгдөг байхгүй юу? За. Тийм учраас одоо газар нутаг орон болгоны одоо тосгон болгоны өөрийн сигарууд өөр өөрийн амттай. Тэгээд өөр өөрийнхөө амтыг сигарын ихний хэсэг дунд хэсэг төгсгөл хэсэгт ингээд оруулаад рол хийдэг байхгүй юу? Энэ чинь бол 3 жил ингээ орхино гэсэн үг шүү дээ. Тэгээ навчнуудаа ингэж 3 сар бэлдэж хатаачаад 3 жил орхино гэсэн үг. За тэгсний дараа жинхнээсээ нөгөө тамхиа хийж эхлэх гэсэн үг. Гадаг тамхи хийх процесстэй тэрийг нь илүү тайлбарлая тий. Зүгээр энэ хадгалдаг энэ одоо энэ сүрлэн энэ байшин гэдэг бол одоо манайхаар бол байгалийн монголоор бол монголчууд нэг борцолдог технологи шүү дээ. Ерөнхийдөө тийм технологи шүү дээ. Тэгээ ингээ шаах ингээ тавьчихна. За ингээд жижигхэн өрөөнүүд үүсгэсэн байгаа шүү. Тийм байна. Энэ жижигхэн өрөөнүүд үүсгэсэн ингээ тусдаа ингээ сигаар төрлийн сигаар ургацын сигаруудыг ингээ тавьчихж байгаа. За тэгээд өөр өөрсдийнх нь эн чин харахад ингээ энгийн юм шиг боловч энэ хаалтуудыг нь аваад нээгээд хаагаад ингээ салхивч маягийн процессоос өрнөдөг байхгүй юу? За. Эсрүүхэн аюу гоё дотор. Тийм байна. Сэрүүхэн юм байна. Дотор ихгүй эсрүүхэн. За. За тэгээ 3 жилийн дараа жинхэнэ нөгөө тамхиа үйлдвэрлэж 3 жилийн дараа тамхиа яг хоо сорт нөгөө ямар төрлийн тамхи үйлдвэрлэхээсэ гэдэг болж байгаа. Зарим төрлийнх нь бол 3 жил тэрнээс удаанаас тардаг. Одоо бид хоёрын энд ирсэн байгаа газар нөгөө алдарт Кохибагийн жинхэнэ тариалан газар мөн үү? Тэг яг энэ хөндөй бол тэр Кохибагийн тариалангийн хөндөй байхгүй юу? Кохибагийн нөгөө сортын ургамал ургадаг гэсэн. Одоо миний мэдхийн ганц тамхи Кохиба л да. Тэр нь одоо тэгээд дэлхийд яг хоо эн чинь нэг юм байгаа юм л да. Тамхи, кофе, тэр ус үзэн мэдээж шалгаагүй нэг юм ургадаг юм бүс байгаа. Тий. Одоо тэр нь одоо шууд хэлэхэд бол борооны, усны ордог төвшин дээрээс нь нарны өнцөг гэдэр их чухал байгаа юм шүү. Тэгээ газрын хөрс мэдээж чухал. Тэгээ
тэгээ сайн чанарын seed буюу үрээр тариалах хэвээр. Сайн чанарыг технологиор эн чинь процессор явагдаж байгаа шүү дээ. Тэгээ процессыг бас хадгалах хэвээр. За. Процессинг тэнд нэг өвөө хийж явах шиг энэ үзээд рол хийж байгаа. Тэн дээр хойлоо ингэж байгаа яваачна. За. Капоти. За сая бид нар энэ гадна юунд хадгалж ясан агуулах гэдэг юм уу те. Тэнд хурж ирсэн шүү дээ. За эндээс одоо яадаг вэ гэхээр сигарыг одоо хийх процессингийн юм үзүүлээ. Тэнд хийсэн сигарыг чинь ингэж одоо ингээд одоо түрүүн үндсэн энэ нөгөө сигарны дотор талын үндсэн хэсэг байгаа. Тэр үндсэн хэсгийг авахдаа ингээд юуг нь авчиж байгаа. Ингээд навчийг ингээд бэлдээд ингээд сигарны хэмжээнд бэлдчихэж байгаа. Тэнгүүтээ энийг бол сигарын дотор хэсэг гэж байгаа. Түрүүн миний хэлсэн одоо сигарын дотор хэсэг бол энэ гол навчны гол судлаа шүү дээ энэ судал. Энийг нь авах ёстой. Энийг нь татдаг байхгүй юу? За. Энийг ингээд авчна. Тэгэнгүүтээ навчид 3 төрлийн байгаа. Нэг нь болохоор ерөнхий сигараа ороодаг навч, дотор талд нь ордог навч, бүр гадна талд нь одоо wrapping гэдэг юм да. Тийм төрлийн навч. Тэгээ өвөө бол яаж ийнө гэхээр түрүүний энэ болохоор дотор талын бүр эхний дотор талын гэсэн үг тийм. Тэгээ энэ болохоор бүр дотор ордог нөгөө сигарыг татдаг хэсэг нь гэсэн үг. Тэгээ ингээд ороочно. Ингэхдээ нөгөө сигарныхаа ямар амттай ямар юутай байх уу гэдгийг гаргана штэ. Сигарныхаа ерөнхий дундаж хэмжээгээр яаж байгаа. Одоо хэмжээг ингээ авчиж байгаа. Тэгээд одоо энэ прессинг хийдэг байхгүй юу? Тэгээ одоо энэ дотор хийгээд дараа нь юм гараар ингэж прессэлчтэй. Одоо гараа шахдаг машин хараа энэ байна. Энэ дээр ингээд дарна. Тэгээ дараад эн чинь нэлээд хэдэн минут ингээд орчихно л доо. 25 минут. 25 минут гэж. Тэнгүүтээ нэг сигар чинь түрүүний нэг гадна талынх нь одоо 2 дугаар үе гэсэн үг шүү дээ. 2 дугаар үе дотор нь 3 дугаар үе буюу үндсэн тамхины иш байгаа гэсэн үг тийм. За тэгэнгүүтээ за одоо зүйтэй энэ ингээд дахиад ороож явахдаа хүртэл ингээд энэ голыг ингээд цэвэрхэн дасаа авчдаг. Тийм ээ. Тэгээ голтой бол ороож байна. Гэхдээ сигар ингээд нарийн ажиглууд навчны юм нарийн судлууд бол байх шүү дээ. Тэгээд ингээд аяндаа татхангууд Ойрттой. Окей. судлууд байна уу те? Тийм ээ. Тэгээ аяндаа ингээд татангуудын судлууд чинь үнс нь ингээд сигарны чинь үнс ингээд хурдан ундаггүй шүү дээ ингээд тогтдог байна. Зуралдаал гэдэг юм байна. Тэнгүүт сайн сигарыг бол таныг бол үнс нь ингээд үнсээр нь таньж болно ингээд судлууд нь ингээд үнсэн дээр нь тогтоод үлдчихдэг байхгүй. За тэгээд төгсгөлийн шатны процесс буюу coating за яг wrapping гэдэг. Тэгээ энэ wrapping бас их чухал. Ямар төрлийн заавал эндээс авсан wrapping байх албагүй. Wrapping-ийг бол өөрийнх нь сайн сигаруудаас бас wrapping хийдэг тусгай навчнууд өдр бий. Эндээс авчна. Нарийн дээ шүү. Нарийн дээ. Энэ одоо чиг шүлж Жоохон ирсэн. чиг өгнө гэсэн. Цав уу юм уу? Цав уу биш бах тий. Чиг. Навчаа ингэж чиг болох тий. Бүх болгож байгаа. Энд ч одоо татаж орно шүү дээ. Тийм байна. Ингээд гадна талных гоё тийм гүлгэр гоё харагдаад байдаг юм шүү тийм биш. Тэгээ энэ бол энэ тосгоны Vegoros гэдэг төрлийн сигар л да. Гоё жигд гоё тийм гарах шүү дээ. Тийм байна. Ямар нэгэн хий эсвэл одоо ямар нэгэн үрчлээс хуниас авахгүй. За энэ нэг юм цав шиг юм шиг. Энэ бол ер нь бол чихрээр хийд юм шиг байна. Наалдуулж яах гэсэн үг шүү дээ тий. Тамхи бол гоё болох шинжтэй удаа явуулчлаа шүү. Арай өөр хийгээд байна. За.
За ингээд шигаар бэлэн боллоо. Харахад бол их энгийн. Одоо ингээд бариад үцхэд гоё ямар ч юу байхгүй. Одоо шажигнсан юм байхгүй. Тэгээ ингээд чихэн дээрээ ингээд хөдлөхөд шигаар одоо хатаагүй шигаар бол ингээд ямар ч дуу чимээ байхгүй. Маш зөөлхөн. За. Тий. Тэгээд ингээд их одоо юу гэмдэ хүүхдийн зулах шиг тийм да ингээд бариад үчгээр юм. Нэмхэн. Уул ажиллаа хийсэн Петр байна дөө тамгад татаад. What's your name? Франсико. Франсико. Энэ юунаас наавдяас энэ. Энд идрээс на. Тийм идрээс нь нэг юм багц нь хэд үт юм Энэ бэ? нөхөр ингэж л да дөнгөж сая хийгээд дуусгацсан. Тийм учраас маргааш тат гэж. За. Маргааш тат одоо бол ягаад хэрэггүй гэж. Чамд өөрийнхөө өгч штэ. За батарейч дууслаа, сигарч аслаа.